Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг Сэлэнг аймгийн Хөдөр сумаас бэлтгэхээр манай сурвалжлах баг Хөдөр сумын газар нутгаараа ирээд байна. Тэгэхээр Монгол улсын улаан буудан хэрэгцээний тодорхой хувийг бүрдүүлдэг 20 гаруй жил энэ салбарт ажиллаж байгаа эрхэмийг энэ удаад танил хүн нэвтрүүлэгтээ урьж оролцуулахаар уцаар ярьсан. Харин одоо яг улаан буудай хураах цагаар одоо ажилтай байна гэсэн учраас бид яг ажиллагааны байран дээр ирж нэвтрүүлэгтээ урьж оролцуулахаар Хөдөр суман дээр ирээд байгаа. Тэгэхээр энэ удаад бид Монгол улсын улаан буудайн тодорхой хувийг бүрдүүлдэг ШИМ компани захирал Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Цанд эдгийг урьж оролцуулахаар ийхүү төлөвлөсөн байгаа. Ингээд хамтдаа Хөдөр сум руу орцгоё. За тэгэхээр ямар ч нэвтрүүлэг төрөх зочин маань бол ажлынхаа байран дээр тариан талбай дээр байгаа байна. Тэгэхээр бид энд ирсэн явж ин баг мөн байхаа. Сайн байна уу та? Сайхан амарч гин үү? Сайхан. Би Улаанбаатар хотоос ТМ телевизээс танил хүн гээд нэвтрүүлгээс явж байгаа юм. Өнөөдөр таны ажлыг сурвалжлуул болох уу? Бодлоо. За. Ажил бол эд өрнж гин үү? Одоо ажил эд явж байна та. Нэг 80-90% л явж байна. Хэд хоног сайхан нартай бол ингээд ажил дуусгах гал байна. Бид бол танд ямар нэгэн байдлаар саад учрахгүй. Ерөнхийдөө тариан талбай дээрээс үзэгчтэй л энэ тариа будааны болцсон юу болж байна, та бүхний ажил юу болж байна гэдгийг сурвалжлаж хүргэх зорилготой. За. Болно бол яваад үз. Хийж байгаа, бүтээж байгаа юм үзүүлээ. Энэсээ бид нар энэ жил одоо хамгийн их том миний хийсэн ажлын нэг ийм 3000 баг 4000 тонн шахуу орчхоор ийм том үрийн эсгэлээд барьсан. Энэ манай улаан буудай их сайхан байна. Одоо их гоё. Гайгүй чиггүй юм те. Тий хуурай байна. Саяны орсон цас гайгүй юу? Засны цас орон энэгээр? Орлоо яг цас ороод тэгээ хайлаад хүлээгээд бас 4-5 хоног ажиллах сочлаа. Тийм ба. 6 хоног ажиллах сосон доо гэсэн. Нэг хатгын хүлээгээд тэгээд сая ороод байж байна. Манайх бас овёс хураасан. Овёс тарьсан энэ одоо ингээд Канад рүүгээр За. Монголын хөрсөнд. Би ч өөрөө морины хүн шүү дээ бас. Тий. Морныхоо тэжээлийг бас давхар бэлтэж штэ. Одоо уяачтай одоо хамгийн гоё юм идээтэй. Ийм сайхан бэлцгэр, ийм сайхан овёс тарьсан. Тэгээд морь уйдаг хүмүүс их авдаг тий тэжээллээ. Тий хурдан морь уйдаг бас. Энэ жил та их наадмаар гайгүй хурдалсан уу? Энэ жил зүүн бүсэд нэг их насны морь 3-аар давхсан. Улсад 12-13-аар нэг хэр азар давхсан. Их морь 9-оор давхсан. Энэ жил сайхан амжилт сайтай байгаа. Сайхан наацсан байна тий. Сайхан наацсан. Энэ жилийн миний хийсэн хамгийн том ажил энэ. Энэ одоо нэг 4000 тонн орчим бодоо орчход өгсөн бодолтой хийсэн. Тэгээд дээвэр одоо ийм сайхан гэрэлтүүлэгтэй. Агуулгал гэсэн үг юм байна тий. Тийм бодооны агуулга. Том. Өвөл бол энэ ч хадгалах уу? Үгүй юу? Өвөл хадгалнаа яах ч биш үү. Бодоо бол одоо ингээд хуура бодоо одоо юу н одоо 12 13 та ийм хуура бодоо хийсэн байхад бол ерөөс ямар ч асуудал байхгүй. Би ч өөрөө бас магнар сайхан хийн шүү дээ. Энийг бүгдийг би өөрөө хийсэн. Танай хамт олон та ер нь жилд хичнээн урилдаа бэлтгэх юм байна. За янз та тэгээд жилийнхаа юунаас нэг 5-6 мянган тонн бодоо тушаана өст. Ер нь нэг урилданд будаан шилжүүлэхээр хийдэг ч юм болохоо. Яг тэгээд нэг 50000 тонн бодоо тушаадаа чинь тэрний чинь баг 90% нэгэд бодохгүй. Тэгэхээр шийдээ. Гурд болно шүү дээ. Тий. Тэгэхээр одоо нэлээ их гурд хийнэ. Манай энэ ажлаа. Таны өглөө ер нь ажил юунаас эхэлж байна?
Өглөө одоо тэгээд эртэл босох хэрэгтэй дээ. Өглөө тосоод тэгээд голны нийтэн техникчтэйгээл одоо бүгдээрээ ноцолдсон штэ. Техникийнхаа бүрэн бүтэн байдлуудыг шалгаал тэгээд ажилдаа хамгийн гол нь бас аюулгүй ажиллагааны дээр минь олон хүн ажилладаг нь хэцүү штэ. Одоо тормозгүй манайх юм уул даваатай газар тормозны систем сайн ажиллах хэрэгтэй. Аваар ослгүй одоо бүтэн техник байна гэдэгт хамгийн гол юм. За энэ John Deere комбайн. Энэ S550 гэдэг комбайн. Энэ гачуурт компани хийлдэг John Deere дистрибьютор хийдэг. Тэг өндөр юутай, хүчин чадалтай. Одоо ингэ явж л да. Бид энэ жил нэг дунджаар зарим газраас одоо урагшнаас нэг 20-25-аас буухгүй байна. Тарай сайхан байна. За одоо манай зарим нь тэнд цайнд орж ирэх шиг байна. Өдрийн цай болчихж байна. Өндний цаг болчих. Тэгээ хэдүүлээ тариалж дээр очих. Тэгээ тайхаар нь хичнээн ажилтнтай. За удирдлагын чанартай ер нь нэг 100 орчим хүн байна. Аха. Нааша цаашаа. Сая одоо тэгээд яг бас одоо ингээд намрын цагч бас будаан дээр одоо бас сэргүүлэхтэй ажилланаа. Аха. Олон сайхан ирчүүд гоёо. Яг л нөгөө хүний хүч хөдөлмөр шаардагдсан салбар шүү дээ тий. Тийм шүү дээ. Одоо их хавар намартаад одоо их энийг цас бороо ингээд янз янзын орчих гээд айлгаа сандардаг болохоос биш. Гайгүй л дээ. Энэ газар сарайлгийн салбарын тоног төхөөрөмж их муудсан гэж ярьдаг тий. Тийм шүү дээ. Одоо энэ юм John Deere компаниуд ер нь алга дарам цөөхөн шүү дээ Монгол. Одоо түрүүний яваад өнгөрдөг үү? Тийм том John Deere гачууд мачууд бас хэдэн болцооны усууд авсан байна. Тэгээд одоо хуучин аюунуудаас хамгийн одоо юуны Японы засгийн газраас энэ дээр бичин харагтай. Райсоны компани явж штэ. Энэ Монголын Япончууд Монголын хөдөө аж ахуйг тусалсан шүү дээ. Энийг баахан комбайн, баахан техник одоо нэг бидний нэг амс хийлттэй чинь Япончууд бэлгэлсэн шүү дээ. Бид нар тэг КР гэдэг төсөл боловсруулаад Японы ард түмэнд барьж явах хэрэгтэй. Намар сайхан, тэнгэр хангаа сайхан байвал техник эвдрэхгүй бол будаа ачигдаад хийх савтай бол тэгэл одоо намрын баяр эслэн тэрдээ. Аваар баслгүй бас шөнө өрөө бас олон цагаар ажиллана. Хүмүүс ядарна. Шөнө одоо ингээд хяруу унахгүй цаг агартаа ягаал шөнө одоо 1-2 цаг хүртэл явна шүү дээ. Хүнд хөдөлмөр. Сүүлийн 20 гаруй жил ажиллахдаа Монгол улсын нэг бүтэн жилийн талын хэрэгцээг хангах хэмжээний Улаанбаатар нийлүүлсэн байдгийг. Оо за. Бас барах гэж би бас нэг юм тоолоод яваад байна шүү дээ, тийм ээ. Хүн бас хийсэн ажиллаараа барах хэрэгтэй. Аливаа юм нэг үр дүн байх хэрэгтэй шүү дээ. Хилж явах юмтай, хийсэн юмтай, хэлэх үгтэй гэж ярьдаг шүү дээ. Бас энэ болохоор зэрэг тэр сүүлийн үеийг болохоор зэрэг хамаагүй юм харахад бол бид нар нөгөө мэдэхгүй шүү дээ тий. Мэдэхгүй үний харахад энэ авцын өргөн гэж ярьдаг юм. Уртлын авцын өргөн арай урттай тэгээд чадлах чадвар тэгээд хамгийн гол нь энэ John Deere хийдэг юм нь будаа цэвэрлэх. Будаага гоё ингээд нэг одоо ичнээс ингээд салгаж штэ тий. Тэр чинь одоо цайруулах юу бол одоо маш чадамгай хийсэн гэж одоо үнэлэгдэл одоо комбайн да. Үнэтэй юу юм? Үнэтэй. Хэд үү? 450 мянган доллар шүү дээ. Хагас сая доллар ганц юм аваад тавьчаа. Тэгээ нэг сар ажиллах хэцүү байгаа шүү дээ. Тийм ээ. Аа? Сая нэг дугуйг хагарсан. 8 сая 900 мянган цаас нэг ширхэг дугуй. За
та бүхэн бол үнэхээр цаг нартаа уралдаж ажиллаж байна. Аргачлгүй биз. Та бүхний ажууд бол цас орцсон байх шүү дээ, тий. Ерөөсөө энэ одоо ингээд бид нар ингээд намар одоо ингээд энэ өндөр уулын газар байхгүй юу? Тэгээд өдөд ингээд цас орчдөг. Энэ зас маань хайлддаг. Хавар ингээд тариага тарьчдаг тий. За тариад эхлээд нэг жил уран шийдэж байгаа. Хөрсөө сайхан ийм хавар болтон сайхан. Одоо уран шийд чинь одоо үрж шимийн алдахгүй янз бүрийн ургал ургуулахгүй болтон ингээд сайхан хавар болгоод тэгээд дээрээс нь үрээ хийчих. Тариад нэг жил өнжиж. Тэгээд 5 сар 6 сард бороо орох нь үгээл амар. Хэрвээ тэр үед бороо орохгүй бол нөгөө үрчин соёлж гарч ирэхгүй. За арайч мө соёлоо гараад ирэх юм бол 7 сарын 8 сарын амар нар байдаг байхгүй. Тэр наранд зохиулчих юм бол тэр үр өгч чинь. Тарим. Тэрийг арайч мө даваад заастаа тэр нэг нарыг даваад гарчих юм бол тэгээд одоо намар бити цас ороосоо гэж залбирчдаг. Тэгэл эрт цас орох юм бол нөгөө ургамал штэ. Ургамалч өөрөө өхөн, хорчин, хатан тэгэл янз янз болно да. Хөрс гэдэг чинь ерөөсөө энэ байхгүй хараа. Энэ ингээд шар шавар байгааз. Ерөөсөө одоо энд бол одоо нэг юм дээд талд байгаа энийг хар энийг энийг жоох юм хөрс гэдэг байхгүй. Энэ дээр ч л одоо хүмүүс тариага тарьж хамаг юм боловсруулж идэж байгаа байхгүй. Тэгэхээр Америк эрдэмтэн хэлсэн гэж байгаа. Энэ хөрсийг л дэлхийд дээр хийж чадахгүй байна. Одоо бүх юм хийж болж байна. Сансарт нисч болж байна, сарн дээр гарч болж байна. Одоо юу гэдэг юм тийм ээ? Тэгэхээр энэ бол хэдэн зуун жил бидний одоо гол хооллох юм. Энийг жоох энэ харалтаа нэг төөрөхгүй юм байгаа шүү дээ. Энийгээр л энэ дээр л бид нар амьсж байгаа байхгүй. Тэгэхээр хөрсөө хайрлаа, газар шороогоо хайрлаа гэдэг юм. Ерөөсөө л ийм. Таны ер нь анх одоо тариа тарьж исэн үе, одоо тариа тарьж исэн үетэй харьцуулахад энэ хөрсний чанар өөрчлөгдөж байна уу? Одоо яг хөрс чи ингээд энийг жоох юм чи ингээд боловсруулалт хийж гэн хавар салхинд хийсээд алга болчихно. Тэгэл энэ чи илэгдэл хөрсний илэгдэл гэж аюултай байдаг байхгүй. Энэ бол байнга л явагдаж байдаг. Нэг салхи гарахад л энэ чи трактор ингээд явж ард нь тоосч энэ чи хөрс шүү дээ. Гэл хийсээд явчихдаг. Яг хөрсөө хамгаалах хэрэгтэй. Яг одоо тэр зеротел гэж яриад байна шүү дээ. Хөрсийг хагалахгүйгээр элдэншүүлж, зөөлөж боловсруулдаг тийм дэлхийн одоо том технологи бий болчихлоо шүү дээ. Тэрнтэй таарсан тоног хөрөмжүүд нь гарцсан байна. Үнэтэй. Валют евроор л болж авдаг. Тэр тэгэнгүүдийг тэгээд хөдөө аж ахуй хөрөнгө оруулалт бас их шаардлагатай. Тэгэхээр хөдөө аж ахуй хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй өрөө өгөөж гэдэг бол бас нэлээд даацтайгш хөрөнгө оруулалт хийж алсыг харсан их зүг хийхгүй бол бидний одоо энэ Монголын банкны хүүгээр бизнес хийн гэдэг бол бас нэлээд том дүүжлэр бас толгойдоо өгүүлчаал модны хооронд савлж байгаа л асуудал шүү дээ ер нь. За хөгжмөө жоохон суулжхоо. Та ер нь ямар дуу сонсоод байна замд? Энэ хоёрын хоороос. Энэ хуучин хон хамтлагийн дунд их дуртай. Бас ардын дунд дуртай. Чавхлангааг сонсно, Болдоотрыгаа сонсно. За хэдэн дүүнрээ байна бас. Орлог морлогоор нь бас өдөлөө бас би нэгэ дэмжиж явдаг. Хурд хамтлагаа сонсно. За тэгэл бүхэл хөгжмөө сонсон шүү дээ. Тийшээ та бас их явдаг бах. Гэрийнхэнтэй хэр цаг гаргаж чинь хэр сайн аав бэ? Та хэдэн өвчтэй? За манай дөрөв хүүхэдтэй, 3 хүүхэдтэй, 1 охинтой. За. Тэгээд ингээл хээрээр явжтай юм доо. Одоо бүх амьдралаа хээрээр явлаа шүү дээ. Тэгээд нэг бол мор ээж явдаг, нэг бол тариа ногоо мал гээл явсаар агаад амьдралыг энэ ер нь энэ замд л өнгөрөөлөө шүү дээ. Нийт амьдралынхаа би одоо баг талын энэ замд өнгөрөөсөн баха. Алтан шар замд өнгөрөөлөө. Тэгэл байнга залбирч бодж явдаг шүү дээ. Тэгэл алтан шар зам нь өршөө гэдэг. Миний ээж жолооч юм байсан. За. Би ч одоо баг 3-4 дугаар ангиасаа машин барьж байсан юм шүү дээ. Тэгээд ээжийнхээ хажуугаас алдгүй. Ээжигээ их дааж айлын бах байсан. Манайх бас эхээс дөрүүлээ. Нэг ихчтэй 2 ахтай байлаа хамгийн отхон. За. Тэгэл амьдрал ер нь тэгэл зам л юм да.
явсараа талаах юм биш тэгээд хаана ч нэг зогсох юм байгаа тэгээд зогсох байл гэдэг тий. Тэгээд явтлаа энэ зам дотор бас нэг зөв яваад сайхан бас нэг байж байгаад явал эргээд өөрөө хөхөд хүний хийж бүтээсэн юм л үлдэн штэ. Тэр хүний хэрэгцээ юу гэдэг ингээл дотроо бас хаяа авгаатайгаа амар штэ хэлдэг штэ. Тэр ийм оогоор өгдөө шидээ бод нэг богийн мөч махал ирэх үед итгэв штэ бүтэн өдөртөө. Тэгсэн мөртлөө хүний хийж байгаа бүтээж байгаа ажил үүлээс энэ өөрөө хөхөд энэ айс нөхөд энэ олон түмэнд яаж бас хүртээмжтэй сайхан зөв амьдрах вэ гэсэн ийм л бодол байнга л тарих толгойд бодогдож явт юм да. Сартуясчи сайхтмэ айцуучи занайзуда яриадаараа яачухаш төрж байна. Занайзуда яриадаараа яачухаш төрж байна. Сайхан үгэмэд сайхан гинэ могиос спонгиос сайн гэвүү тим могиос спонгиос сайхан үгэмэд сайхан гинэ могиос спонгиос. Өнөөдөр бас намрын сайхан налгар өдөр байна те. Ийм өдөр бол бас цаашдаа ховорхон тохино. Энэ хүүтрхээс наан та бүхэн тариа будаага хурааж байгаа дуусаад амжихаар байна. Амжин одоо нэг би одоо 5 хоног сайхан байвал дуусчих гал байна. 5 хоног сайхан байх болов. Хэцүү байна. Одоо яах вэ? Тэгээд найлах гэл. Тэгээ хэцүү. Одоо төөдөр уулын тагтан дээр ингээд модны дандаа ийм уулын нөгөө нэг юу вэ штэ. Завсар зайгаар атар газар эзэмсэн анханасаа. Тэгэл тэнд нэг 3га, тэнд нэг 5га. Тэгтээ хөрсөн сайхан. Ургац сайхантай. Нөгөө талбай хоорондын тээвэр зөөвөр энэ юм дээр зардал их өндөр гардаг. Бас хүнд үед байлаа шүү дээ. Бид нар засанд би 1 жил одоо 2 жил засанд даруулаад ямар ч ургацгүй хавар тариа хурааж ясан хүмүүс Монгол сонссноо би хурааж ирсэн дээ. Тэгээд хавар их сони юм байлаа. Тариа ингээд цасан дээр дарагчаараа цавуулг нь байхгүй болоод цардуул нь өндөрсчдөг. Цардуул өндөрс. Одоо чи 2008 9 он бас хэцүү байсан шүү дээ бид нар. Тэгээд анхлал нэг 7 Орос компанитай 7 тэмээтэй гэл доогдуулаад энд явдаг гэсэн энэ талбай дээр явдаг гэсэн. Одоо тэгээд бас тэр үе бодоход 20 гаруй жил болчих туршлагч байна. Шинжлэх ухаан хөгжиж тэгээд сайхан байна да. Энэ жил болцсон ямар хуу байгаа вэ? Чанар тал дээр та. Энэ жилийн шиг чанартай Улаанбаатар байхгүй билээ үзег бас 20 гаруй жилээс. Цавуулаг 28 30-тай байна шүү дээ. Энэ гурлынхан бас буруу яриад толгоо угаад байдаг байхгүй. Тэр цавуулаг чинь зөвхөн нөгөө бидний ярьдаг лавшаа бууц хэртэл хэрэгтэй байхгүй. А цавуулаг талханд хэрэггүй шүү дээ. Яагаад тэгэхээр их цавуулагтай гурч ингээд хөөдөг байхгүй. Тэгэл надад ч хотлоо ярьдаг байхгүй. Ингээд нэг хүний багч байгаа юм яална гэж ярьдаг шүү дээ. Их яарна. Бид ч одоо тэгэл хавар нэг бүтэн жил уушигээл тэгэл ургуулчаал одоо ингээ намар тушаах гээл хүүт ингээ цасбараа ороод нөгөө будаа одоо ингээ талбай дээр норчин аваад машинтай бид нар ингэдэж шүү дээ. Эдгээр ирж авдаг шүү машинтайгаа. Та нар талхаа гэрчээ орж ирээд юм ээж үзчихэд мөнгө өгч хэлдэг шүү дээ. Гурлаа тэгдэг шүү дээ. Бид нар өөрсдөө тээвэрлээд аваачаад гашаанд нь аваач өгөөд оочрлаад цогсоо тэнгүүч үзчихсэн. А энэ муу энийг авахгүй. Би буцаа гаргач. Эсвэл бай энэ чинь тал үнээр наа. Үгүй юм гэдэг байхгүй. Тэгэл ийм нас болвол стандарт гэдэг чинь шал хотлаа шүү дээ Монгол ус. Айгүй хотлаа юм айгүй фэштэй Монголд амьдралд байхгүй юм надад.
Тэгээд нэг гурлийн үлдэрт навчаар таар тэнцдэг. Энэ гурлынх нь үлдэр дайчаар тэнцдэг. Тэгээд сандлын бодоод хааш тэнцэхгүй. Яг гэвэл би энэ тариалнчтай өмөрч гурлын үлдэрүүд яг үннийг аягүй хилдэг байхгүй. Манай хэд өөрсдөө хэлэхгүй хайгаад яах юм бэ? Надаас гурил авах байж. Хөөхөд бүр тэгтлээ бүр атганд нь орцсон. Тэгтлээ одоо хүний чинь одоо монопол үйлдвэр чинь савтай мөнгөтэй босооч одоо Монголд амар шүү дээ. Ингээл энэ олон улсуудыг бас эрх ашиг хамгаалаад явна гэдэг бол бас хэцүү. Нэг талтаа дайсантай нөгөө талтаа дэмжигчтэй л болчтой юм да. Таныг тэгэл нэг эмхтэй хүнтэй л үзэж тараад байгаа болооч гэж хэлдэг хүмүүс. Эмхтэй хүндээ биш юм л да. Энэ бол хамгийн гол нь цааталт нь тариаланчдыг бойжээ. Та нар бол ерөөсө болохгүй байна гэж хэлчихэд Орос улманы усаас одоо энэ хилийн цаана урж байгаа будаа хямдгаа Оросууд хэдээс сайн маа өгдөг байхгүй. Эдгээрс цэрэг дааны бэлэн байдалтай байдаг. 40-50 жилийн нөөцтэй байдаг шүү дээ. Монгол бас 1 жилийн ч будааны нөөцгүй шүү дээ. Оросын байлда Оросч 50 жилийн нөөцтэй явдаг шүү дээ. Тэгээ бүр дээр үеийнхэн будаанаас өгөөд идэх хэрэг. Тий, тэгээд нөгөө консервацаас удаан хадгалагдсан муу будаанаас энэ тэгээ бас тэр нөгөө цөмийн бас янз янзын юутай газрууд биш шүү дээ. Тийм газруудаа тарьсан будаага өмнөд Африк Монгол ирлээ шүү дээ. Энэ ядуу буурын хямдгаа авч байгаа. Явсуудаа өгдөг байхгүй. Тийм л юм болгож бидэрт өгöd байгаа шүү дээ. Энэ сайхан хөрсөн дээр энэ сайхан хорын усаар ундаалагдсан будаа Монголд одоо хаа байна. Хятад 1100-аар авъя гэж шүү дээ. Хоёр дахин нугалж авъя. Яагаад тэгээд энэ чи мэдээд чанарыг мэдчихэд шүү дээ. Монголын будааг л авъя 1100-аар авъя. Чөлөөт авъя гэж шүү дээ. Тэгээ экспортч болохгүй бидний чинь Бурмаг нэг аюулт гэсэн шүү дээ. Та энийг сав биш дээ. Эндээс нь энэ сав хиддэг. Энэ будаа байна. Эндээс Оросын будаа ороод ирлээ. Тэгэхээр манай удаа яах вэ? Ийшээ гарах хэрэгтэй шүү дээ. Хил даваад эсвэл бид нар тэгсэн чи бид нар гаргаагүй байхгүй. Тэгээ энд нь муутгацсан байхгүй. Тэгээ эд нөгөө гурлынхаа чинь энийг дайландуулаад Оросоос жоох оруулж ирмэгтэй бидний будааг үнийг буулгаад тэгээ бүгдийг авчиж байгаа байхгүй. Бүгдийг л явсан шүү дээ эдсэн. Ийм юм болд юм да. Бурмаа сайд явж тааны санаа амарв уу? 3 жил цэргийн алба хахад бас дээрүүд их олон жил идвэс. Бид нар чинь сая 4 жил Бурмагийн цэрэг татлагт байж байгаа ирлээ шүү дээ. Бас хүнд байлаа шүү дээ нэрээ. Хоол өгөхгүй, цалин байхгүй, ажилчид бас банкуд барьж идчих амар хүнд одоо сая өнгөрсөн дөрөв жил. Тэг сонио би бас хэлдэг. Энэ Монгол Ардын нам ялахаар тариалаг сайхан ургаад байдیں۔ Их сонио шүү. Би их олон жил харж байгаа шүү. Та чи ардчилсан номын хүн биз дээ. Гүгүү тий тэгсэн мөрчлөө харин яг тэгдий аягүй сонио. Энийг нэг тийм уншлагатай тэр манай сэргэлмэр ном уншаад байдаг учраас тий шүү. Сэргэлийн сайд ном уншаад байдаг тийм учраас шүү. Улаанбуудаар тарьдгийн байх гэсэн өөр бас энэ талбайд бол жимс тарьж байгаа юм байна тий. Тэгээ энд одоо нэг 20-од нэр төрлийн Сибирийн нөхцөлд ургаж болох жимсхнийг туршаад одоо 3 дахь жилийнхаа нэр үзэж байна. Яг нь ер нь туршилтын ажил урд нь явсан юу талаа энэ ойролцоогоос 5 жил болчиход байгаа. Яг талбай дээр нэг энэ 60 га газар байна. Энэ 60 га газар дээр одоо 20-од нэр төрлийн чацарган, энтор, алим, чавга тэр жимолист гэдэг зэрлэг одоо юу байгалийн нөгөө юу гэдэг штэ. Гүзээлцгэн за Украинууд ер нь яг нэг 20 гаруй нэр төрлийн юмнуудыг одоо туршаад хэрвээ туршилт байна одоо нэг амжилттай болж ийн ер нь бид бас өнгөлтүүд гарч байгаа. Ингэх юм бол одоо нийт тариа тарьдаг талбай дээр устгаан дотор ийм жимс тарих гэсэн ийм зорилготой явж байгаа. Та ерөнхийдөө бол хөдөө аж ахуйн салбарт ганцхан Улаанбуудаа гэхгүй ер нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Яагаад энэ салбарт одоо бизнес хий гэж бодсон юм бэ? 20 гаруй жил энэ салбарт хүч хөдөлмөрөөр залцуулсан. Энэ нэг тийм цагаахан гоё бизнес шүү дээ. Тариа будаа гэдэг бол хүн тэжээдэг амуу будаа, арва тариа гэдэг чинь их сайхан юм. Монгол улсууд яагаад дадлаг авахлахтаа халтар арва будаа дээр үчи будаа шүү дээ. Яг халтар арва бол бид нар бол нэгдүгээр баруун тал руу хийддэг байсан шүү дээ. Замбаан гурилгээд иддэг байлаа шүү дээ. Тэгээд дайны үед чи гурил олдохгүй айлууд даалганыхаа уудандах будаануудаа цуглуулж байгаад гараараа тариад ингээд амьдарчээс үе байсан байхгүй. Тэгэхээр тэр даалганы ууд гэдэг чинь бас их учиртай. Энэ дотор яагаад заавалчгүй авраа удаа байдаг. Тэгээд их олон үрждэг. Энэ бол их бас ер нь бас хэдэн үедээ бас муу юм үзэхгүй гэсэн тийм хуучны үгтэй. Хүний амьдралд хатаа үгтэй юм таардаг шээ. Тэгэхээр нэг тийм бас амтай гэсэн тариад байх.
За. Бас тийм учиртай. Тэгээ яг Баян хангаа шиг бас нэг энэ эко бизнес шүү дээ. Ер нь бол энэ хөдөө аж ахуйн салбарын ажил, хөдөөнийхний ажил гэдэг бол дуустдаггүй ажил гэдэг шиг яг таны ажил бол өглөөнөөс хойш сурвалжлаа ер нь дуустдаггүй их ундарч идэг ажилтай юм байна тий. Та бас нөгөө эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр бас махны чиглэлийн өхөр гэлөө. Тий бид нар манай үзэгчдэд түүнийгээ танилцуулж болох уу? Болно. Лимузин үйлдвэрийн өхөр би ч одоо баг Монгол данхуудтайгаа хийсэн хүн шүү дээ. Дараа манай Гацууртын Чинбат бол нэлээ бас хүчрхийг орж ирсэн, араас орж ирсэн. Тэрээс өмнө бол яг бид нар бол Францаас амьдаар нөхөр авцаагүй ч гэсэн хөлдөөцөн үрийг оруулж ирээл. Үрлэх маягаа тэгээд тэр бас нэг хоёр янз л байгаа юм л да. Нэг бол үр оруулах, нэг бол одоо хөврөл оруулж ирээ суулгах. Ийм л байдлаар бас туршиж Үр Монголын бас 2-3 эрдэмтдийг авчирч бас нэлээ сайн ажиллаж исэн мэдээж жоохон зардал мөнгө хэрэгтэй. За тийшээ явах уу тий? Энд чи хол угаагүй юу? Одоо энэ уулаад аваад л энэ чи ингээл манай юуны жимсний эрдэмшилгээний газар байж байна. Ийшээгээ яваад мал байна. Тэгэл тойроо тариа байна. Тэгэл бүхэл юм нэг дараа. Түрүүн та ярьжсэн энэ одоо та бүхэн халуун талж хүүтэнд хурж ингээд тариа будаага тарьж ургуулаад юм хурааж аваад одоо хот руу ордог тий. Тэгэхэд бол эргээд нөгөө борлуулалтын дээр нэлээ асуудалтай. Тэгээд яг ийм зовлонг малчид ярьдаг л да. Ингээл бас хот руу аваад ордог нэг чэнж тал үнээр нөгдөг. Харин хэрэглэгчтэй бол үнэтэй очиод идэг. Эндээс харахад ер нь энэ хөдөө аж ахуйн бодлого өөрөө ер нь хэрхэн зөв явж байна. Та үнийг салбарын хүний хувьд юу гэж хардаг вэ? Хөдөө аж ахуйн бодлого бол өнгөрсөн 4 жилд бол ерөнхийдөө унсан. Ямар ч бодлогогүй явсан. Зүгээр экспортт ч гарахгүй байлаа шүү дээ. Бид нар одоо хоньны нэхээ 200 цас болохыг үзлээ шүү дээ. Тэгэхээр чи энэ бол дэндүү бас бодлогогүй. Бид одоо баг эрдэнтийн үйлдвэртэй адилхан хэмжээний орлого олохоор мах экспортлно гэж тийм юм ярьцгаа гал. Тэгээд уул нь гаргаж явах хэрэгтэй. Энэ бас их сонин юм байгаа. Улс төртэй холбоотой шүү дээ. Хотынханд хямдхан мах хэдүүлэх гэж л махыг экспортлохгүй байгаа шүү дээ. Ер нь бол. Одоо энэ нэгэд мах борлогдохгүй, өхөр ингээд зарагдахгүй байна гэж хинт хэрэгтэй. Хотынханд ашигтай байна шүү дээ. Үндсэндээ бол Монгол хүний ганц эдэж ууж байгаа юм нь одоо бийж байгаа үйлдвэрлэл бизнес нь бол ер нь мад аж ахуй газар тариалан юм байгаа шүү дээ. Хотынхын чаддаг бол хот руу махаа оруулахгүй бол тэмцэж чадахгүй. Тэгээд нэг хэдийн 1000 малч ингээд онгороогоод нэг хэдэн ингээд нэг 5 ингэж өгөөл тэгэл ингэж онгороос хараад нөгөө хэд нь хэлэх юмач мэдхий байцсан сумсг дарга нартаа нэг хэдэн одоо нэг дарганыхаа дарамтаас гарч чадахгүй тэр дарамтаас яаж гарах вэ гэж хэдэн малчтал байдгийг шүү дээ. Өдөөгөр хараад ах тийм л юм лээ. Энийг зохицуулахын тулд төр гэж байдгийг шүү дээ. Тэрний тул төрийн албаа агчдаг гэж энэ төр цалин авч энэ усууд ажилтдаг шүү дээ. Энэ усууд ажиллаа бас одоо шинэ засгийн газраас нэг жоохон экспортын төлөв бодож байгаа байлгүй гэж бодож шүү дээ. Тэгээд одоо мэдээж тэр тамирчин дахиад шиг тамирчин малгаж гаргаж авах гэдэг дандаа заавч халуунаар боловсруулсан байх хэрэгтэй, ялз болгосон байх хэрэгтэй, консервлсэн байх хэрэгтэй гэсэн ийм шаардлага гаргана үхээс биш. Яг ингээ эрчимцэн зөөлөн стекний ийм махыг бол арай үнэтэйтэй өөр байхгүй. Ийм мах бол авъя гэсэн усуд Монголын нийт мал нийлээд Хятадын төмөр замын компани ажилчдын 1 сарын хоолны мах шүү дээ. Ер нь бол Хятадын төмөр замын компани 1 сарын хоолны мах зүрхээ ажилчдээ. Ийм л малтай шүү дээ. Одоо 8 хоногийн дараа орон нутгийн сонгуул болох гэж байна те. Би таны Twitter уснаас нэг зүйл уншсан л да. Одоо Монгол ардын намд тэргүй иргэд итгэл үзүүлсэн чинь тэр чигт нь одоо дэмжээ гэд ийм хүн ийм одоо үг одоо энэ ардсан намын үндсийн зөвлөх хорооны гишүүний амнаас гарлаа гэж үгээ зарим хүмүүс бас шүүмжлээд байна лээ. Шүүмжлэж байгаа. Би ч ер нь намаа шүүмжилж байгаад намаас хөөгдсөн хүн шүү дээ. Нөгөө одоо та ардсан намын гишүүн юм уу? Зэкулт гэдэг хүн чинь намын дарга биш мөртлөө нэг 6 хүн хөөсөн гэдэг. Тэрний 5 нь болохоор намынхаас их сонгуульд оролцсон. Би болохоор Зэкултыг чи буруу
юм яриад шүү сонгуулийн өмнө ингэж болохгүй шүү чи энэ тойрог морог энэ юмнуудаа энэ малчинд энэ тариаланчд бол их баларцсан байх шүү та нар ийм бодлого барьвал эдгээр та нар санал өгөхөөргүй болцсон байх шүү гэдэг энэ чинь засах гээд бас олон талаас нь ярьж үтсэн чи хүний яриа ойлгохгүй Бурмазын култ хоёр чи нийлчгээд л Тэсүний ямаа оруулж ирсэн тэрийг хувааж аваад л яваад байсан шүү дээ. Би тэр мэрийг бол бүгдийг хэлж танаар болохгүй байна гэж хэлсэн чинь намаас байсан. За тэр яах вэ? Өнөөдөр ийм байгаа байхгүй юу? 26 жил үндсэндээ тий хоёр намд ээлжилж ингэж явсаар хагаад Монгол улс үнэндээ бол бас балараад байна шүү дээ. Яг нэг баларцсан байгаа шүү дээ. Айл орн бол өдөрт 26 жил амьдэрсэн айл орн бол одоо айтайхан шиг болчихоо шүү дээ. Яагаад ингэж өөршөртэй? Яагаад ийм баялагтай? Яагаад ийм сайхан газар нутагтай, ийм сайхан малтай, ийм сайхан хөдөлмөр шаардлагыг ийм сонирн болгоч вэ гэдэг бодлого, төрийн бодлого. Энэ төрийн улс төр гэдэг үг чи одоо улс байна те, ард нь төр байна те. Тэгээ энэ зохион байгуулж байгаа, зангиж байгаа энэ 26 жилийн энэ улсуудын одоо хийсэн булгайлуур арай дэмжиж штэ. Бийлж орон нутгийн сонгуульд бол арчсан ном туггүй орж байна. Тулдааны талбарт нэг жанжин байхгүй цэргүүд одоо яаж байлтах юм. Орон нутгийг зайлуул ингээд нэг хэдэн улсууд яг арчсан намын үнд суурь нь л энэ орон нутгийн. Орон нутгийн хоёр малчаа хоорондоо муудалж штэ. Би очиж харсан чинь нэг арчсан нам нэг нь Монгол ардын хөөс амар хэрэлдэж штэ үс бодол гээл. Тэгэхэд яаж энэ дээрээ өнөөдөр энэ тойрог дээр чамайг тавь. Энэ дээр би чиний өмнөөс эмгтээ тавь. Хоорондоо тохироод зэкулт хийж байгаа ажил тэр штэ. Тэгэл дээгүр нь баахан тендер албан тушаал эдэж ичээл тэд нар налуу болчтой. Энэ энгийн жирийн нарт төм болохоор анхан шатны байгууллага дунд шатных яаж тэгэл ингээд үлддэг байхгүй эцээцтэй. Тэгэхээр бол би хэлж арчилсан намыг шинжлэх хэрэгтэй. 100% шинжлэх хэрэгтэй. 100% шинжлэхийн тулд яг одоо энэ орон нутгийн сонгуульд бол оролцооч хэрэг бүр. Тэр их жоохон энерги бензин бас мөнгө байдаг юм бол тэр 4 жилд бас нэг ялаад тэр хооронд бас олсон ашиг орлого юм а үнэхээр тэр дээрээсээ доошо хоож өгч ирсэн байдаг юм бол тэр мөнгөөрөө намаа шинжил. Өнөөдөр Монгол улсын тархин яасан. Улсын хурлын гишүүд нь тархин мөн байж гар мөн байж орон нутгийн сонгуул одоо аймгийн иргэдийн хурлынхан тийм ээ. Одоо яах юм орон нутагт хөлийн яах юм. Хөлийн зэкрээ бодоод гар толгой хоёрын чэйжийн хүнийг зуралтаж зурсан ч гэсэн муухай байна шүү дээ. Ингээд улаа доотлон цэнхэр хөлтэй. Тэгээд хөлн толгойгоо удирдах юм уу, толгой нь хөлөө удирдах юм уу? Нэг мөссөн энэ манд нь хариуцахыг хүлээл гэж өгөө. Тэгээд харах хэрэгтэй. Ер нь Монгол улс намгүй болох хэрэгтэй байна. Хэрвээ ингээд 4 жил энэ маныг хараад үнэхээр бүтэхгүй бол Монгол улс өөр төрийн тогтолцоор шилжихээс өөр замгүй болсон. Тэгэхээр дандаа л нэг юм ярьдаг шүү дээ. Дараа нь үгүй ингээд уулын сайн мэгчсэн чинь би ингээд манайх 100% сууч чадаагүй судад ингэц. Одоо Монгол ардын нам дараа нь ялцгаа. Тэгэж орон нутгийн сонгуульд ялагчаараа бид нар ингээд асуулт шийдэж чадаагүй. Доогуур дандаа хөлмөө нөгөө тишиг өгөөд, толгой мөн нөгөө тишиг өгөөд, гар маань ингэж нөгөө дунд нь зогсоодох гэж явж байгаа бид нар алдчихлаа гэдэг үл яах. Хариуцлага нэг чадах хэрэгтэй байгаа. Тэгэхээр нөхчих хэрэгтэй байхгүй мэ. За бүтэн хүн чамд өглөө ш. Бүтэн Монгол улс чамд өглөө. Одоо чи наатаа яадаг чи харъя. За тэгээд чадахгүй бол нөхдөөтэй одоо чи хариуцлага тооцсон. Ардчилсан Монгол хүн 2020 гээд хөтөлбөр зарлаад орон нутгаар иргэдтэй уулзаа явдаг гэсэн. Тэр иргэдтэй уулзсныхаа дараа нэг тоглолт хийдэг гэсэн. Урлагийн тоглолтод нь Эрдэнэ тоглог гэж дуучин дуулдаг гэсэн. Бид нар мэдчихээн. Тэр хүнийг яагаад таны оронд өрсөлдүүлсэн юм бэ? Хүмүүс харахтаа бол таныг улсын хурлын сонгуульд өрсөлдөхнө гэж хараадсэн гинт дуучин Эрдэнэ тоглог гэдэг хүн ороод ирсэн. Номын анхан шат дунд шатны байгууллагууд хуралдаад аймаг дээр хуралдаад за аймагаас ийм 3 хүнийг 3 тойрог дээр 3 гишүүн аваа явуулъя гэдэг санал яг нам 27 дугаар тойрог дээр хуурилсан байхгүй. Тэгсэн чинь үнзий зөвлөлт хорооны хурал гэдэг дээр яваад ирсэн чинь нөгөө хувилдаа ороод баяр цогт чинь нөгөө тэр нэг оюун дээр гэж эмэгтэйг Монгол ардын намын тэрийг бол би дийлэх юм байна. Надад бол айгүй сулах юм байна. Над бүсгүйгээ өгч. Би оронд нь одоо энэ хурлын энэ ерөнхий сайдсан Эрдэнэт нэг эмэгтэй өгье. Ингээд идэр тохирцсон байсан байхгүй юу. Тэнгүүд нөгөө тохироонд болохоо ичиж байгаа. Намайг орчингууд би ч анх нөгөө доод чатнаас шууд гараад ирж штэ. Намын доод дунд чатнаас гараад ирж штэ. Тэгсэн чинь шууд хурал дээр оронгуудаа тэр чив чимээгүй тэгэн гэж явуулжсэн. Яг үндэсний зөвлөлт хорооны хурал гэсэн чинь зүгээр шууд чагсаалт бич орж ийл. Хурал хийхгүй байсараад 11 цаг болж байхад орж ийл. 12 цаг гэхэд тодруулах хэрэгтэй. Тодруулах хэрэгтэй хуулиараа. Тэгмүүд 11 цаг 30 минутанд орж ийл. Чагсаалт борж ийл. Уншаал
Тэгээ шууд гараа авчиж байгаа байхгүй. Тэгээ очоо хөөе чи яаж байгаа намайг яасан бэ гэсэн чи. Ууш нам ялахаар би чамд алтан тушаал өгнө шүү дээ. Ойлгож байна. Юу яриад байгаа юм бэ? Би юу яриад байгаа юм бэ чи гэсэн. Ерөөсөө энэ тохиролцоо 8 улс төрийн харилцаа болцсон. Чамайг тийм алтан тушаал дээр тавина. Чи тэгэхээр тэр алтан тушаал очих хэрэгтэй яах хэрэгтэй. Чи тэр алтан тушаалд идэх хэрэгтэй байхгүй. Чи идэх хэрэгтэй. Өөрийгөө мөнгөжүүлэх хэрэгтэй. Ерөөсөө энэ арилжаа чинь 26 жил Монгол улсыг чинь баллаа иччихсэн. Одоо улс төрийн албан тушаал очин бүгд арилжаа. Бэлэн мөнгө кэш. Чи ямар том албан тушаал дээр шин чи Эрдэнэ дээр очвол тэдэг идэнэ. Чи энэ Эрдэс тавталгаа дээр очвол тэдэг идэнэ. Чи хувийн тэр захиргааны эрчим хүчний компанидэр очвол тэгнэ. Тестэрийн дарга бол тэгнэ. Чи мятын дарга бол дэшнэ еврогийн тэр юног тэг шахна. Энэ чинь бүгд л ийм болцсон шүү дээ Монгол улс. Тэгэхээр би бодож байгаа. Хэрвээ одоо Монгол ардын намд нэг өгчих хэрэгтэй. Идэр чадахгүй бол одоо болох хэрэгтэй. За болио. Одоо намаар тоглуулахаа болио Монгол улс. Бүр болох хэрэгтэй. Хоёр нам хоёулын татан болох хэрэгтэй. Монгол улс сайн явсан үеийн хаантай явсан үе шүү дээ. Чингис хаан, Богд хаан. Та нар хараад байгаа. Цэдэн бол хаан байсан шүү дээ. Цэдэн бол хаан шүү дээ. Нэг л хүн байсан. Энэ үедээ л Монгол улс хөгжсөн. Хизээч энэ сүүлийн 26 тэр баг хаадын ботрол та нар ингээ хар Монгол улс дандаа энэ олон толгойтой болж ирсэн үедээ л сөнж мөхөж дандаа дороочж өгөөш болж байсан. Одоо Монгол улсыг бол зүгээр парламентын засаглал гээд ямар ч таарч тохирохгүй хөрсөн дээр нь шууд авчирчээд хитгэн нөхдөө тоглоол. Үнэн шүү дээ. Монголыг 200 айл батгаж шүү дээ. Энэ их эрд баялагийг чинь 200 хөрхөл авчиад тэр офшор тансанд байж шүү дээ. Одоо хуулийг гаргаж шүү дээ. Одоо бол мөнгө авчи хийсэн байршуулсан. Энэ чинь хуульгүй байсан болохоор болохгүй байсан байна. Одоо хуулийг гаргачихгээд одоо батлуулж шүү дээ. Юмаа авч тавьсныхаа дараа одоо хуулийг гаргана. Одоо би авцсан байршуулсан мөнгөө те. Одоо энэ 200 300 этгээд бол мөнгө авч байршуулсан. Одоо бидрээс өөр хүмүүс аваачих юм бол хуультай маа. Ингэж тоглож байгаа байхгүй санаар. Тэгэд жоохон гутарч явдаг, хилдэг. Бид нар Монгол ардын намд жоохон итгэж байгаа би харж байгаа. Энэ хамгийн эцсийн улс төрийн найдар. Хэрвээ энэ бүтэхгүй бол Монголын ард түмэн тун эвгүй л тань. Тэг их бужигна өөмөө үүсэхгүй шиг. Энэ улс орныг нэг аятайхан байлгаж байгаад бол хөгжүүлчих юмсан гэсэн бодол байд. Бас нэг юм болимоор байгаа юм. Ард түмэнд бас хэмжээ хязгаар гэж би тийм ээ. Энэ улсууд ч бас нэг бодолтой, оюун санаатай улсууд ард түмээс дэндүү гэх юм бол дэндүү хурц байдал үүсгэх гэж би айд. Би ерөөсөө л үннийг хэлж байгаа юм. Цэвэр нүцгэн үнэн гэж яриад байна шүү дээ. Ерөөсөө амьдрал ийм өнөөдөр энэ суморн дээр ингээл хоорондоо амар намараас талцаал хөөрхөн нүдний хөдлөл тавиад би амар өрөвдөж байгаа байхгүй. Тэр хүнд итгэл үнэмшлээ шүү дээ. Би хөөрхөн ингээл яваад шүү дээ. Насаараа арчснаа мэдлээ явцсан өнөөдөр юу ч гэж. Тэр хүн итгэл үнэмшлээ үнж. Тэгэхээр тэр дээгүүр нь нөгөө суморн нутгийн сонгуул Монгол гэл ингээл дамжиж нөгөөдөл нь ялаад эцсийн дээдлийн хэдэн улсууд сайд дарга болоод нөгөө төссөн мөнгө авдаг бүх хэрхэнд өөртөө хувааж аваад өөртөө машиндаа дуусгаж штэ. Би зүгээр нэг ийм л бодолтой байдیں۔ За бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Бид одоо Улаанбаатар хот явна. Тийм учраас эртгүй бас газар төхөө бидний урилгыг хүлээж аваад өнөөдрийнхөө ажлыг сурвалжлуулсан танд маш их баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье ерөө. За баярлалаа. Сайн яваарай. За баярлалаа. Танад л үзэн хамт бол амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бид Улаанбаатар хотоос 500 гаруй километрийн цаана одоо бидний харж байгаа энэ сум бол Сэлэнг аймгийн Хөдөр сум. Тэгэхээр Хөдөр сумаас цаашаа Оросын хил бол 20 км хүрэхгүй ийм ойрхон газраас өөрөөр хэлэх юм бол Монгол улсын хил дээрээс та бүхэндээ нэвтрүүлгээ бэлтгэн хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчдээ.